өөрсдийнхөө эрх чөлөөний төлөө 3 жил тасралтгүй тууштайгаар эр зоригтойгоор ахын түүхтэйгээр тэмцэж буй Украины ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний ялалт хүн ойрхон байгаа гэж чин сэтгэлээсээ хэлж байна. Өнөөдөр энд ирсэн элчин сайдуудад мөн баярлалаа. Та нар бол тусгаар тогтносон улсын элчин сайд та бүхэн дайн эхэлсэн өдрөөс эхлэн Украины тал, эрх чөлөөний тал, тусгаар тогтнолын төлөө байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Бид бол үнэхээр харамсалтай улсын иргэд гэдгийг 3 дахь жилдээ баталж байна. Бид нар үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яагаад гэвэл Монгол Улсын засгийн газар Монголын төр өнөөдөр Украины тал байгаа эсэхийг өдий хүртэл мэддэггүй 3 жил өнгөрч байгаа. Өөрсдийн эрх чөлөөг баталгаажуулах тусгаар тогтнол хичнээн үн цэнтэй вэ гэдгийг тад зогсохгүй наа гэдэг нь эс үйлдэлээрээ дайныг дэмжиж байгаа гэж бид үздэг. Нүүр хөдөлгөөн бол Монголын эрх чөлөөний тусгаар тогтнолын хөдөлгөөн. Бид Украины ард түмэнтэй хамт Украины эрх чөлөөний тэмцлийг яагаад дэмждэг вэ гэвэл Украин биднээс юугаар ч ялгаатай биш. Бид Оросын мөн л адил хөрш ус. Бид мөн л адил тусгаар тогтносон эрх чөлөөт ус. Бид Украинаас юугаар ч ялгаатай биш. Түрэнгийн хүчирхийлэгч зангаа нэг л өдөр украинчуудад гаргасан. Тэд биднэр рүү дайрахгүй гэх баталгаа одоо л байдаггүй. Тэд өнгөрсөн бүхэл хугацаанд биднийг хавлан батаргаж ирсэн нь үнэн. Энэ үйл явдал одоо ч гэсэн үргэлжилж байгаа. Тэд эрүүл саруул ухаантай монголчуудын эсрэг өдөө төрхөрсөн үгийг байнга хэлдэг, байнга хэлүүлдэг. Энэ үйл ажиллагаа хэрэгс хэтэрч байгаа эрүүл саруул ухаантай бүх Монголын залуучууд мэднэ. Өнөөдөр бид энд маш харамсалтай үзэсгэлэн үзэж байна. Украины олон мянган сайхан залуучууд хийж бүтээх насны нэрээ хичнээн харамсалтайгаар амир өгцнийг бид уншиж байна. Энэ залуучууд Монголын мянган залуучуудаас бас юугаарай ч ялгаатай биш. Энэ Монгол энэ дэлхийд амьдарч буй эрүүл саруул ухаантай эрх чөлөө тусгаар тогтносон иргэд юугаарай ч ялгаатай биш. Гагцхүү тэд юугаарай ялгаатай байдаг вэ гэвэл оюун санааны эрх чөлөө байгаа юу? Улсынхаа тусгаар тогтнолын төлөө зоригтой зогсож тууштай байж чадахгүй гэдгээрээ ялгардаг гэдгийг бид сүүлийн 3 жилийн турш харж байна. Иймээс монголчууд минь өнөөдөр энд ирсэн цөөхөн монголчууд минь бид тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тууштай зогсож чаддаг болохын тулд олуулаа болох хэрэгтэй. Бид оюун санааны эрх чөлөөтэй болох хэрэгтэй. Бид энэ эрх чөлөөг гордож суухгүй. Бид энэ эрх чөлөөг өөрснөө олж авдгийн байна гэдгийг Украины ард түмэн биднэрт харуулж байна. Тэгвэл би Монголын залуучуудаас эрүүл саруул ухаантай хөгшдөөс мөн энэ улсын тусгаар тогтнолыг олон жил хадгалж хамгаалж ирсэн өвөг дээдсээсээ хүсмээр байна. Бидэнд оюун санааны эрх чөлөө юу юунаас илүү чухал вэ? Нэг л өдөр дайн дуусна. Украины ялтаар дуусна гэдэгт бид үргэлж итгэдэг. Харин бидний цөөхөн монголчуудын энэ оюун санаа юугаар дуусах болоо гэдэгт эргэлзэхгүй тулд бид тууштай байх хэрэгтэй. Украины ард түмнөр бахархаж байна. Та бүхний ялт тун утгагүй гэдэгт итгэлтэй. Слава Украини! Слава Украини!